Жон Рональд Рүүлтүүлэх зохиолыг бичсэн Сэр Артур Стивен Кингийн зохиол хараас ч өгч болж чаддаг. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Сэр Артур Конан Дойл, Шерлок Холмс. Цусан мөр буюу улбар өнгийн судалбар зураг. Орчуулсан Даштондов, Илд Бамбай хэвлэлийн газар, Улаанбаатар хот, 1994 он. 4-р бүлэг Жон Ренсийн үчил. Хоёулаа өдрийн 2 цаг болж байхад Лоренстон Гарденсийн 3-р байшингаас гарав. Шерлок Холмс намайг дагуулan ойролцоо байсан цахилгаан мэдээний салбараар орж, сунжирсан урт цахилгаан удас явуулав. Тэндээс гарч морин дэрэг дуудаж суугаад Лестрейдийн өгсөн хаягаар явлаа. Нүдээр үзсэн хүний үчиг хамгийн чухал байдаг. Үүнийг хэлэхэд энэ хэргийн талаар овоо тодорхой төсөөлөлтэй болсон ч гэсэн бололцоотой бүх зүйлийг мэдэх хэрэгтэй юм гэж Холмс ярьсан юм. Би таныг бүр гайхаж үзлээ. Гэмт хэргийн нарийн ширийн ямиг тун зоригтой тодорхойлоод байх юм. Чухамдаа яг тийм байдлаар болж өнгөрсөн гэдэгт ердөө эргэлзэхгүй байгаа эргүү та. Энд дүүрэхгүй арга алга. Тэнд очингууд хамгийн дөрөнд л явган хүний засамлын яг хажуухан нар байх морин дэргэний мөрийг олж харсан юм. Өнгөрөх шөнийг болтол 7 хоногийн турш бороо ороогүй юм чинь шөнөрсөн морин дэргэл тийм тодхон 2 мөр үлдээсэн байж таарна. Дараа нь тахта морины мөрийг үзсэн. Нэг тахны мөр бусдаасаа тод гарсан байлаа. Тэгэхээр тах шин байж таарна. Морин дэрэг бороо орж гэлснээс хойш ирсэн байдаг. Өглөө нэг хэнч морин дэргээр ирээгүй гэж Грекс яриад байгаа. Тэгвэл тэр морин дэрэг шөнө. Тэгэхдээ нөгөө хоёрыг үргэж ирсэн байлгүй яхав? Үнэмшилтэй л юм байна. Алуурчны өндөр намыг яаж олдог вэ та? Тэр маш амархан. 10 тохиолдлын ёстон хүний алхмын уртыг өндөр намаар олж болдог юм. Үүнийг бодож ороход амархан ч гэсэн тоо удаж таныг залхаагаад яах вэ? Алуурчны алхмын уртыг гаднах шавралг шороон зам дээр өрөөний доторх тоостой шалан дээр хэмжиж үзсэн. Бодож гаргаснаа сүүлдэн шалгаж үзсэн юм. Ерөөсөө хүн хан дурган дээр юм бичихтэй өөрийнхөө нүдний төвшөнд бичтгэл дээ. Бичгээс шал хүртэлэг хэмжиж үзэхэд 6 тухай байсан юм. Нэг үгээр хэлэхэд хүүхдүүд боддог дасгал юм да. Насыг нь тэгэд яаж олдог вэ наа? Жилчсэн өвгөн 4 тухай гаруй харааж барахгүй бах. Яг л тийм хэмжээний шалбааг дээгүр харааж гарсан бололтой юм билээ. Лакн шааха тойроод гарсан байхад дөрвөлжин оншортой шааха хараагаад гарсан байсан. Нууц хэд байх юм алга байгаа үсттэй. Би өрдөөл нөгөө өгүүлэлтэд дараалан бидсэн ёсоор юмыг гэрхэ ажиглаж, эрэм дараатай сэтгэх зарим дүрмийг ажилдаа хэрэглэж чаддаг хүн. Өөр ойлгоогүй юм тэнд байна уу? Хорооны хомс Трихонополийн янжуур нөгөө анан дээр бичгийг эрэгтэй хүн 7 уур хурууга цусан дүрээд бичсэн байгаа. Алуурчин үсэг бичгтээ ханын шохог үл мэдэгт сарлаж зурчсан байхыг томруулдаг шилээр олж харсан юм. Богинохон дайрсан хүмүүснээс тийм уулмөр гарахгүй шүү дээ. Шалан дээр цуглуулж авсан үнс уйлсан судалтай өнгө нь хар байсан. Ганц Трихонополийн янжуур тийм үнстэй байдаг юм. Би олон янзын янжуурын үнсийг зориуд судалж түүгээрээ бүхэл бүтэн эрдэм шинжилгээний бүртгэл бичиж гаргасан би. Үнсийг ганц хараад л ямар янжуур, ямар тамхи болохыг олж чаддгаа танд гайхуулсан ч болно. Ингээд чадварлаг мөрдөгч хүн бол энэ мэтийн жижиг сажиг зүйлийг сайн мэддгээрээ Грексэн Лестрейд мэтийн муулгуу амьдтаас ялгаатай байдаг юм да. Тэгвэл нүүр царайны өнгийн энэ чинь харин зөрөгтэй дэвшүүлсэн таавар байгаа юм. Гэлээж гисэн энэ дүрээгүй гэж лавта бодож байгаа. Гэвч та энэ талаар одоохондоо надаас битгий асуугаарай. Би түүний яриаг сонсоод тухайныг хэлж яваад ингэж ирсэн юм. Миний толгой эргэж гүйцэд байна. Энэ хэргийн тухай бодох тутам улам л битүү таавар болоод байх юм. Тэр хоёр яаж яваад хоосон байшинд орчихдаг байна. Ер нь хоёулаа байсан юм уу гүм үү? Тэднийг хүргэж ирсэн хөтөж хайцсан блэ? Яахаараа нэг нь нөгөөдөө хуруулгадаг байна. Юун цус байдаг үлээ? Алсан хүний дээрэмдэж тоноогүй байдаг. Тэгвэл ямар зорилгоор алсан байх вэ? Алуурчин зүгтэж зайлахаас өмнө Раха гэдэг герман үг бичдэг нь юу вэ? Бас юун бүсгүй хүний бүгж байдаг гэсэн билээ. Энэ олон үйл баримтыг хооронд нь холбож ойлгож чадахгүй маа. Ханилан яваа нөхөр маань саашаасан байдалтай инээмсэглэж.
Та энэ хэргийн хамаг бэрхшээлтэй зүйлийг товч мөртлөө тун ухаалаг дүгнэж орхилоо. Би хэдийгээр гол үйл баримтыг ашиглаад энэ хэргийн нууцыг олцоход байгаа ч гэсэн бас учир нь олдохгүй юм зөндөө байна. Монгол Лестридийн олжчихсан нээлтвэл цагдаагийн газрынхныг буруу мөрөөр оруулж социалистууд юм уу өөр бусад нууц байгууллага оролцсон болгох гэж оролцсон ов залаас цаашгүй. Бичгийг герман хүн бичээгүй байна. Та ажигласан бол жинхэнэ герман хүн А үсгийг заавал латин галбар оруулж дарамлаар бичдэг байхад шов хэлбэрийн үсгээр бичих гэж оролцсон байна шүү дээ. Тэгэхээр герман хүн бичээгүй харин чадвараар маруу хүний хийсэн башир арга төдий юм. Мөрдөн байцаал тэгэл бодлуулах гэсэн хэрэг. Доктор минь, одоохондоо миний ярьж чадах юм энэ шивдэ. Ээлбчийн хүн ганцхан элбэнийхээ нууцыг задлахтал авяас чадварынх нь алдар цуу саарад ирнэ. Би ажлынхаа хамаг арга барилыг таны өмнө дэлгээ тавьчих бол та намайг маруухан жамт юм даа гэж бодох болно. Заяан тэгж бодохгүй дээ Шерлок минь. Таны зүтгэлийн ачаар гэмт хэрэг илрүүлэх үйл ажиллагаа нэрийн шинжлэх ухаан болох төгчгсөн байна. Энэ бол таны бүтээсэн том үйлс шүү. Би ингэж итгэл төгс сайхан үг хэлсэнд манай найз сүрхий урамш бололтой хоёр хацар нь ягаараад ирсэн. Манай хүн Магдалины үг дуулахдаа гоё ганганаа магтуулсан хүүхэндээ төстэй байдаг гэж нэгэнт дурдсан билээ. Холмс яриагаа үргэлжлүүлэн танд бас нэг юу хийх хэлмээр байна. Лакин шааха дөрвөлжин оншортой шааха өмсөн хоёр хүн нэг дэргэнд сууж ирээд их л найрсаг баргал суудалцаа зөрг замнаар хамт явсан байгаа. Тэр хоёр өрөөнд дотор холхиж байж нарийн хэлбэл лакин шаахайн зогсоод дөрвөлжин оншортой шаахаа яваад байж. Энэ бол шалан дээр үлдсэн мөрнөөс ийлхэн байсан. Бас өрөөнд дотор яваад байгаа хүн сүүлдээ айхтар твдэн бөхөмдөж эхэлсэн. Тэр ямар нэг юм тасралтгүй ярьж эзсийн бүлэгт нь уурын шатаад ирсэн. Тэгээд л тэр эмгэнэлт явдал болж тээ. Би лавтай итгэж байгаа зүйлээ тэнд ярьлаа. Бустон таамнал таавар төвдий байгаа юм. Тэгтээ дороо суур сайтай л да. За илүү дөрвөлээ. Би бас концертанд дамжиж Норман нэрвүүд үгийн тоглохыг сонсох санаатай юмсан. Энэ үед бидний морин тэрэг үе олон ядуу даржин гудамж дүнсгэр царайлсан болон тохой дамжин гэлтэрсээр байлаа. Манай хөтөж хамгийн ядуу царай муутай гудамжин зогсож хэдэн муу тоосхон байшингийн дундуур гарсан завсрыг зааж. "За Один корт гэдэг чи энд. Би энд хүлээж бай" гэлээ. Одлин корт бол нүд хужирлах юмгүй газар байлаа. Давчуу завсрыг дагаж явсаар эргэн тойрон баахан муусай мухлагтай занар чулуугаар дэвсгэрэлсэн дөрвөн тал том хашаанд орж ирлээ. Хужигнсан олон хүүхэд дундуур шахацалдаж өнгө зүсээ алдсан дотор хувцас өлгөссөн хэцний дагуур шурган явсаар 46 дугаар байшинд хөрч ирэхэд үүдэнд нь Ренсийн нэрийг тавуулган бичсэн хавтгай зэс харагдав. Тэр цагдаа босоогүй байсан учраас бид хоёрыг үүдний давчийн өрөөнд хүлээлгэв. Нойрыг нь хулжаасан бидэнд унтуудсан янзтай. Ренс төдхөн гараад ирлээ. "Би хэсэг дээр мэдүүлэг өгсөн штэ" гэж тэр дургүй яйсаар хэлж байна. Холмс халааснаас хагас савирны алтан зоос гаргаж эргэлдүүлэн бодлогоширч байснаа. "Таны амнаас дуулвал хавьгүй дээр байхсан" гэж хэлэхэд дугуй алтан зоосноос нүд салгалгүй ширтэн байсан цагдаа. "Мэдхүүх зүйлээ яриад өгч бололгүй дээ" гэдэг байна. Эрэм дараагаар нь зүгээр л нэг сайхан ярьчих л та. "Би бүр ихнээс нэглээ дээ. Би оройн 10-аас өглөөний 6 хүртэл жижүүрлсэн. Шөнийн 11 хавцаа цагаан бугын тэнд ялгүй зодон гарсан. Ер нь манай хэсэг дээр 50 байсан л та. Шөнийн 1 цагт бороо асгаж эхэлсэн. Холланд Груви аваар жижүүрлэж байсан Гари Мерчертэй Генерете стритийн тэнд уулзуур дээр дайралдаж энэ тентхийг ярьж жаахан зогсож яваад шөнийн 2 цагт 2 дөнгөж өнгөрч байхдаа Брикстон Роуди аваар нэг эргэчхий гэж бодоод явсан юм. Шавхаа гэдэг ч явахын аргагүй. Ганц 2 морин тэрэг өнгөрөхөөс өөр юмгүй. Амтэн хүний бараач бас байхгүй байсан. Миний хүндэ гэж ярихад арцтай хатуу арих ганц аяа хүнтэрч ирэхвэл мөн зүгээр шүү гэсэн шиг юм бодож явж байсан чинь нэг байшингийн цогоор гэрэл харагдаж байлаа. Байшингийн эзэн цэвэрлэгээний хоолоонуудад цэвэрлэгээ хийлгэж өгөхгүй байгаа болохоор тэр 2 байшинг эзэнгүй байгааг би юу сандхав. Ингээд тентхийн сүүлийн оршин суугч гэдэсний ээжгэр өөд болсон юмдаг. За тэгээ цонхоор гэрэл арахыг харчхад нэг л биш гэж санаад баахан сандарсан шүү. Намайг үүдэнд нь очиход Холмс түүний яриаг тасалж өөдөнд нь зогсноо буцаад явган хаал руу очсон. Яах гэж буцаж очсон юм бэ
гэж асуухад Ренс байранд өндөлцөн хооломсыг гайхаж тасран ширтээд. Нэрээ тэгсэн юм байна. Ингээд та яагаад мэдчихсэн байдгийг бурхан л мэддэг байгаа да. Намайг үүдэнд очиход эргэн тойронд эл хөлөж эмээ аниргүй байхлаар нэг хүн олж дагуулъя гэж бодсон юм. Уг нь би амьд царуул хүнээс айхгүй л дээ. Харин бурхан болж гсэн хүн бол нэг л эвгүй шүү золиг гэж. Бас нэг амтэн гэзний ижгэр өөдүүлчход өнөөх гайтай цэвэрлэг яндан үзэх гэж хүн ирсэн чинь билүү гэж бодоод хаалга руу эргээд очисон чинь өөр хав амтны бараа алга байсан. Нэг ч хүн харагдаагүй юу? Нэг ч хүн харагдаагүй. Ядаж нохоож байгаагүй. Би зориг гаргаж эргэж ирээд хаалгыг нь онгойлгосон юм. Байшин дотор бас л жив жимээгүй. Гэрэл гарсан өрөөнд орлоо. Задгаа зуухны тэнд байсан улаан лааны гэрэл тартал. Та өрөөнд дотор хэд дахин тойрч хүүрний дэргэд очиж сөхөр сууж угаад босож галтгооны өрөөний үүдийг онгойлгосон. Тэгээд дараа нь Жон Ренс сүсрэн босож холомсын өөдөөс хардаж сэжиглсэн харцаар ширтэж байснаа өндөр дуугаар. Бэзүз та хаан нуугдж байсан юм бэ? Яагаад бүх юмыг харсан байдаг вүлээ? Та ч арай дэндүү химэдэд байна уу юу? Гэхэд холомс инээд алдаж нэрийн хуудасаа ширээн дээр шидэд. Намайг хүн алсан ирэх цэрдэд бити бариад аваарай да. Би чонон биш нэг анч нохойн байна. Грегсон Лестрад хоёроо үүнийг нотолж чадна. Яриагаа үргэлжлүүлээч тэгэд яасан бэ? Ренс дахин суудалдаа суусан хэдийч алмаа ирсэн хэвээрээ. Явга хаалга руу очиж зүгэлүүлэхэд мэрчэр 2 хүн дагуулад гүйж ирсэн. Гудамд нэг ч хүн байгаагүй болж байсан уу? Тийм ээ, хүнгүй байсан гэхэд болно. Юу гэсэн үг? Залуу цагдаа нүүр дүүрэн инээж. Согтуу амтан биш хүнийг үдсэн дээ. Харин тийм болтлоо согтсон золигтой дайралдаж явсангүй. Тэр чин намаа гадаг шагарахад явган хаалганы дэргэд хашааналаад хөл дээрээ тогтож чадахгүй байж чадлаараа ойрлон дуул хайдаж байсан юм. 2 хөл нь алцааж тэлжгээд алхаж чадахгүй байсан шүү. Ямар янзын хүн байсан бэ гэж Холмс яран асуув. Гэмт дэрэгд үл хамаарах зүйл асууж шалгаасанд Жон Ренсийн дургу хүрсэн янзтай байлаа. Ямар бах уу яхаа алдсан согтуу гахал байхгүй юу? Би завтаа байсан бол хэсэг дээрээ чирээд очих байсан юм. Нүүр царай хувцас ундрыг та ажигласан уу? Гэдэл Холмс салах янзгүй. Ажиглалгүй яах вэ? Тэр улаан нүүртэй зөлгийг мэрчэр бит хоёр босгох гэж баахан ноцолцсон юм чи. Хүзүүнийхээ ороолтыг амаа хүртэл ороо очихсон. За болоо. Тэр чин тэгээд хайцсан бэ? Гэж Холмс шүүр салдан асуухад гомрохсон цагтаа. Согтуу амтантай зууралдаж явах цаг хаа байх вэ? Өөр илүү чухал ажил ундарч хад байхад яаж игээд салгалаад харьсан л байж таараа. Ямар хувцастай байсан бэ? Хүрэн болдоото. Гарт нь харин ташуур байсан уу? Ташуур байгаагүй. Тэр хэв тайсан байх нь гэж Холмс амандаа хэлээд. Морин тэрэг явж байгаа харагдсан уу? Гэж нэмж асуулаа. Гүйгүй. Холмс босож бүрх малгайгаа авах зур. Маа хагасаа өрнөгүй. Та ч албан ажилдаа ахиж чадахгүй хүн шиг байна. Толгойгоо гоёлуулгаж хадгалах биш, заримдаа ажилуулж байх хэрэгтэй шүү. Та өнгөрсөн шөнө багдаргын тэмдэг зүүч гэж болох байж тээ. Та нарын болох гэж ядаад байсан тэр согтуугийн чинь гарт энэ нууц хэргийн түлхүүр байсан учраас түүнийг чинь ирж хайж байгаа юм. За одоо ч үүнийг яриад ч яах юм бэлээ. Доктор хоёулаа явъя да гэж хэллээ. Нөгөө цагдааг зовлонтой мухардмал байдалд орхиод морин тэргэнд сууж гэрийн зүг хөдөлгөд Холмс. Үзэгдэж харагдаагүй маа нэг амт юм да. Ганц тааралдсан ийм сайхан боломжийг алдаж байдаг. Та ч явда гэж байна. Ойлгохгүй юм тон олон байна. Энэ нууц битүүлэг хаймны иргэний 2 дахь оролцогчийн тухай таны төсөөлөл тэр согтуу хүнийхтэй дүүж байгаа нь үнэн. Байшинд буцаж ирдэг нь юу ч үлээ. Алуурчин өмбөлт их хүчрэггүй дээ гэж би хэлв. Бөгж найз минь бөгжөндөө эргэж ирсэн байхгүй юу? Өөр аргаар барьж авч чадахгүй төрвөл бөгжтэй дэгээ шидэндэ. Түүнийг тэмэл идшээр барина да доктор минь. Барих таал барина. Танд их баярлсан да. Та явъя гэвэл би ч ураг явахгүй л байсан болов. Тэгээд л ийм аятайхан судалбар зураг болсон хэргийг амтгүй өнгөрөх байж. Ингээд энэ хэрэгт уран зургийн нэр томьёо хэрэглэхэд болохгүй нь юу вэ? Улбар өнгийн судалбар зургаа гэхэд болох юм биш үү? Хүн амны хэргийн улаан утас амьдралын өнгөхгүй утсан дундуур дарин гарч байгааг бид сөмөр ил гаргаж ялган салгаж байгаа. Одоо хооллож яваад нэрман нэрүүдөө авгаан хөгжимтгийг очиж сонирхоё. Хөгжмийн номыг гаргууд эзэмшиж гайхалтай цэвэрхэн аялгау гаргадаг хүн шүү. Шопений нэг зохиолыг мөнж сайхан хөгжимтнэ гэж.
Энэхүү сонирхогч мөрдөгч хүн суудлынхаа түшилгийг нь халуун сууж болжмор шиг жиргэж байхад би хүний уян ухаан гэдэг мөнч олон янз байх юм да гэж бодож явлаа. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. 5 дугаар бүлэг бидний зарлалыг үзээд хүн ирэв. Өнөө өглөөний сэтгэл донслогсон явдал намайг сүрхий ядрааж орой болгоод бүр шалдаа буулаа. Холмсыг концерт үзэхээр явсан хойгуур ганц 2 цаг унтах санаатай хэвдсэн боловч тэгж чадсангүй. Өнөөдрийн хэрэг явдалд уураг тархины маань ачаалал хэтэрч хамгийн хачин дүр зураг тааврууд нүдний өмнө ээлжлэнэ. Нүд анивгүй юу өнөөх алагдсан хүний аимшигтай муухай төрх нүүр царай үзэгдэж түүнийг өөр ертөнцид одуулсан хүнийг талархах сэтгэл өөрөн ирэхгүй яагаад ч юм аяндаа төрөөд байлаа. Нүүр царайгаараа хамгийн өөдгөө муухай бүхнийг тийм тод илэрхийлсэн хүн Кливлендээс ирсэн Энох Дребрээс өөр байдаггүй байх. Гэвч хууль ёсол юм болохоор хохирогчин альва сонгохгүйгээр алуурчныг хуулийн өмнө зөвтгөж болохгүй үлээ. Энэ ялт хэргийг ахин дахин эргэцүүлэн бодохын хэрээр Дребрийг хордуулж алсан тухай Холмсын дэвшүүлсэн санал байж боломгүй зүйл шиг санагдана. Холмс түүний уруул амыг үнэртэж байхдаа тэгж утсан байх. Түүнээс гадна өгсөн хүний биед шарах сорив байхгүй, хоолой багалзуурыг боомолсон шинж тэмдэггүй тул өгсөн шалтгаан хор бишэн бол өөр юу байх ёстой вүлээ. Нөгөө талаар ямар хүний цус шалан дээгүр цацагдсан байдаг вүлээ. Тэнд ноцолдож тэмцэлсэн улам ураалга амир өсөлдөгч шархтуулж болох үз буу зэвсэгч олдоогүй. Энэ бүх асуултанд хариулт олог үзэхэд Холмс бид хоёр хичнээн шин ойргох нь холдоо гэж бодож байлаа. Гэвч Холмс маш аажуу тайван бүрэн итгэлтэй байгааг нь бодвол түүний ой ухаанд эдгэр үйл баримтыг тайлбарлах онол бүрэлдсэн болов уу гэлдэж надад болохоор энэ талаараа баримжаа тоомч алга. Холмс эрдгүү шүү. Мөн чих хүлээлээ. Концертны дараа өөр ажил гарснаас зайлаагүй гэж бодов. Ингэсээр эцэст нь нэг юм түүнийг ирэхэд өдрийн хоол ширээн дээр бэлэн байв. Холмс ширээнд суухтаа. Мөнч сайхан юм үзлээ дээ. Дарвин хөгжмийн тухай юу гэж хэлсэн байдгийг санаж байна уу? Хүн төрлөختөн ярьж хэлж сурах ягаачгүй бахта хөгжим зохиод сурчхаад түүгээрээ цэнгэж байсан гэдэг үндэ. Тиймдээч хөгжим бид бүхний сэтгэл зүрхийг гүнзгий эзэмддэг байж болох юм. Энэ хорвоо ертөнц хар нялхаараа байсан бүр түр олон 90 зууны тухай бүрэг бараг ухаан бидний сэтгэл санаанд хадгалагдсан хоцор сонж байж болох юм гэж хэрв. Зоримог дэвшүүлсэн лонлон байгалийн үзэгдэл юмсыг тайлбарладаг онол болгон зоримог байх ёстой. Учир нь байгаль өөрөө ингэхэд та чи яаж хавэ? Зүс царай чинь нэг л биш. Брекстеровдод гарсан хэрэг таны санаа сэтгэлийг сүрхий зочрогоо юу? Үннийг хэлэхэд тэглээ шүү гэж би санаа алдан хэлээд би Афганистан зовлон зүдгүр туулсныхаа дараа бие чирэгжүүлэх хэрэгтэй байж л тээ. Майванд мөн ч амар байж үлээ. Харсаар байтал манай дайч нөхдийг хэдин хэсэг болгон тастаад хаяж байхыг харахтаа ингэж барьцаалтаж байгаагүй. Ойлгомжтой. Энэ хэргийн дотор ой ухаанд хүчтэй нөлөөлөх тийм нууцлаг юм байгаа л да. Ер нь ой ухаанаас аажлуулвал аимшиг төрж гарах үндэс байхгүй. Та оройны сан үзсэн үү? Амжаагүй л байна. Тэр аллага иргэн тухай буузгаа дэлгэрэнгүй гэсэн байна. Харин хүүрийг өргөхөд шалан дээр хурмын бүгж унсан тухай бичээгүй байна. Бидэндэл сайн биз. Яхаараа сайн байдаг үлээ Шерлок. Та энэ зарлалыг үзэлтэй. Өглөө бид нар шуудан дээгүүр ороход би энэ зарлалыг бүх сонин дэлгэсэн юм. Шерлок барьж байсан сонингоо ширээ рүү тавихад түүний заасан хэсэгт харвал олсон зүйл гэсэн болонгийн хамгийн ихэнд ийм зарлал нийтэлсэн байна. Өнөөдөр өглөө Брекстеровдын Holland Grove гудамж цагаан буг гэдэг 100 газрын хооронд орших газраас алтан бөгж оллоо. Baker Street-ийн 221-ийн Б гэсэн хаягаар орой 8-аас 10 цагийн хооронд доктор Ватсонтай уулзсан. Таны нэрийг зээлдэж хэрэгэлсэний төлөө уучлалгүй. Би нэрээ бичиж өргөсөн бол нөгөө маана гайхлуудын хэн нэгэн шиншиж өргөөд ирж орооцолдох гэж бөөн гай болно. Нэр зээлдэг чамаа алгаа.
Харин хүн хүрээд ирлээ гэхэд надад бөгж байхгүй штэ. Бөгж энэ байна. Гэд Шерлок надад бөгж өгч. Бараг ижилхэндээ болоод явчихна гэлээ. Тэгээ Шерлок чи ямар хүн ирнэ гэж бодож байна? Хэн байх вүлээ дээ? Дөрвөлж хоншорто шаахан өмссөн улаан царайтай хүрэн болтоотой манай өнөх найз л байхгүй юу? Өөрөө эсэрлээ гэхэд хамсаатан нэрнэ. Тэгэж зориглоно гэж юу? Зориглолгүй яах вэ? Би энэ хэргийг зөв ойлгож явах учиртай. Хэрвээ тийм бол бөгжийг эргүүлж гартаа оруулгасан гэхдээ юу ч хийхээс бууцахгүй зэ гэж бодох үндэс байгаа юм. Дребри хүрэн дээгүүр тонгоож байхдаа унагсан байхаа гэж бодох байх. Байшингаас гараад бөгжөө алгуулсныг мэдэнгүүд яарч иргэсэн боловч лага унтрахаа мартаж өөрөө алдаа хийсний уршихаар цагтаа хүрээд ирчихсэн байдаг. Хар сэжигт орооцолтоос сэргийлж шал согтой амьтны дүр үзүүлэхэр шийдсэн. За одоо түүний байранд өөрийгөө тавиад үзээрэй. Хэсэг зур эрэг зүвлж бодсны эцэст бөгжийг байшингаас гарсан хойноо гээсэн байж ч болох юм гэдгээ ухаарсан баг. Тэгвэл яах ёстой бол гээс юм олсон тухай зарлал харах гэж оройн сони худалдаа авч таарна. Бидний өгсөн зарлалыг үзээд хагартлаа баярлсан биз. Ов мэх гэж бодон сэжиглэж чадах уу? Огт чадахгүй. Гаднаас олсон бөгж тэнд гарсан хүн амны хэрэг хоёрын оронд уялдаа холбоотой гэсэн бодол хэний ч толгойд орохгүй гэдэгт тэр өөрөө бат итгэж байгаа. Ингээд бодохоор тэр эрэх учиртай болоо л байгаа юм. Нэг цагийн дотор багтаж ирэх учиртай. Тэгэд яах вэ чинь? Түүнийг би даана. Танд буу байгаа юу? Хуучин гар бо хэдэн сум би сайн цэвэрлээд зэнэглэж өрх. Цаадах чинь тун яггүй ир байгаа шүү. Би түүнийг гиндүүлж өрнө гэлэж гисэн юмд бэлэн байсан нь дээр. Би өрөөндөө орж хооломсын хэлсэн бүхнийг ёсоор гүйцэтгэв. Бууга бариад эргэж ирэхэд ширээн дээрх юмаа цэвэрлжчихсэн. Хооломс дуртай ажилдаа орчихсон нөгөө хийлвжмө гонгинүүлж суув. Заахан нэг л биш дээ. Би дөнгөж сая Америкаас цахилгаан утасныхаа хариуг авлаа. Яг л миний бодсноор байна шүү гэж ирж байна. Юу лав гэж би шун харан асуулаа. Хийлний утас авалгүй бол болох байжээ. Бууга халаасан дайчих. Түүнийг ирэхэд юу ч болоогүй юм шиг жирийн байдлаар ярилцараа. Бусдын би даана. Цоортол ширтээ тавил цаадах чи үргэж орхино. 8 цагч боллоо гэж би цагаа хараад хэлв. Тэр одоо хоёр нь бах уу? Хаалганда жаахан завсар гаргаж ирэх. Да заавална. Түлхүүрээ дотроос нь хийчихэрэй. Баярлалаа. Би өчигдөр явж байгаад 1642 онд Лёже хотод латин хэлээр хэвлэлсэн олон улсын эрхийн тухай гэдэг хуучин цагийн сонирхолтой ном худалдаж авлаа. Энэ хөрөн хавтастай байтыг хэвлэлээс гарч байсан үед Карлийн толгой мөрөн дээрээ дажгүй тогтож байсан цагта. Ямар хүн хэвлүүлсэн байх юм? Филипп де Круа гэдэг хүн хэвлүүлсэн байна. Нүүрэн талын хавцсан дээр нь өнгө алдсан бэхэр Уильям Вайтийн ном гэж үтсэн байна. Сони юм. Тэр Уильям Вайт гэж ямар хүн байсан юм бол? Гэвч бол 17 дугаар зууны үеийн нэг сони үч зантай хянагч төсмөл байсан байх. Овжин амтны сони хэлбэрийн бичгтэй нөхөр байлаа. Манай зочин ир болол та. Үүдний хонх огцом дуугарв. Шерлок Холмс босож нэг сандал хаалга руу сэмхэн төхүүлж тавив. Үүдний өрөөнд зарц хүүхний хөлийн жимээ гарч улмаар цоожон гох дуултлаа. Хөлөөжрэн ядруухан алхах чимээ сонсон Холмс гайхаж ядан нүд нь орой дээрээ гарлаа. Хонглоор сажлах хөлийн жимээ аажуухан ойрцсоор хаалга сулхан төгшөв. Ороорой гэж би хэллээ. Бидний хүлээж байсан догшин хэрцгий бярдын хэтэ эрийн оронд хазгансан хөгшин жавганц ороод ирлээ. Хурц гэрэлд нүдэн гялбан сандчиж бүтлэн. Тэр эмгэн мэхийн ёслоод босгоны хажууд очиж харалган нүдэ анивчуулан салгалж жижирсэн гараа халаасан даашруулж ямар нэг юм ирж байгаа бололтой твдэнгүй зогсон. Шерлок бүр царай алдан гутарч гүйцнийг хараад би арай ядан инээдэ барьж өнгөрөв. Хөгшин жавганц оройн сонин гаргаж ирээд хуруугаараа хатхан зааж. Эрхэм ноёд минь би энэ тухай явж байна гэд урууламаа жолжол дуурган суудалд сууж. Брикстэн роути хаваас олдсон алтан бөгжний тухай л яваа юм шүү. Миний охин Сейл тэр минь хадамд гараад жил шахуу болж байгаа юм. Нөхөр нь уурын онгоцсон дээр мухлаг tudaltaa хийгээл явж байгаа. Эргээд ирэхт нь бөгж нь алга болцсон байвал сүйд болох нь тэр. Тэр ч угаасаа догшин ширүүн зантай за тэгээд өнөөхөө уучвал түүний гараас амьд молторвол дээдийн заяа. Та бүхэн мэдхийг сойрхвол охин маань өчигдөрөөрөө цирк үзэх гээд
Бөгж нь энэ мөн үү гэж би асуулаа. Бурхан тэнгэр өршөө гэж хэмээн чавганц дуулдаж Мөселийн маань яаж баярлах вэ? Мөн л байна. Аргагүй дөрвээрээ байш. Та гэрээ аяга хэлж өгнө үү гэж би асуугаад харандаа авав. Houndstitch чинь Duncan Street 13 дугаар. Танаагаас зайдуу баха. Brixton-д чинь Houndstitch-ээс цирк орох замын дагуу биш шүү дээ гэж Холмс эрсгэн хэлээд авлаа. Гүйлдэ энэ хүн намайг хаана амьдрдгийг асуусан юмсан. Сэлийн бол өнөх өөцөл Mayfield Place-д байдаг Peckham цутгал та. Байш нь 3 шүү дээ. Таны овог хинсэн бэлээ? Минийх бол Сойер л доо. Харин түүнийх охиных маань бол Денис. Тэр чинь нөгөө Том Денистэй суусан юм чи. Цаадах чинь далаа дээр хөвж байгаа цагта юмд нямба номхон дөлгөөн тэр усан онгоцны компани улсууд амаа олохгүй л магтаад байдаг юм. Эрэг дээр гараад ирэхээр л хүүхэн шуухан харихтарс за тэгээд юу би Холмсын зангаж төгсний дагуу хөгшний яриаг тасалж. Сойргой заамаа та бөгж ав. Танаа охины бөгж гарцаагүй мөн байна. Энэ эдлэлийг хууль ёсны эзэнд нь эргүүлэн өгөхөлсөндөө талархалтай байна гэж хэлээд өгчихлөө. Хөгшин аман дотроо талархлын үг бовтнаад надад бурхны аврал өрөөгөөд бөгжөө халаасандаа хийж шатуруудан хазганаж одов. Чавганцыг дөнгөж гартал Шерлок Холмс суудлаасаа босон харайж өрөөндөө гүйж ороод хэдхэн хормын дараа хүзүүний ороолтоо ороож пальтогоо өмсчихсөн яран гарч ирээд явдал дундаа. Тэр чавганцыг дагая. Энэ чи хамсаатан байна. Яг дагчвал алуурчин дээр хөдлөөд очино. Та намайг хүлээж өгөөрэй гэж сандамэнд хэлээд гарав. Манайхаар ирсэн хөгшний араас үүдний хаалга хаагдах үед Холмс шатуруудан гүйж явв. Цонхоор харахад хөгшин гудамжны наад талаар гэлдэрч Холмс түүний араас даган зайдуухан алхаж яваа харагдсан. Нэг бол Шерлокийн дэвшүүлсэн онол хоосон зүйл байж таарна. Нэг бол энэ нууцыг тайлах утасны үзүүрийг одоо л атгаж явах байх та гэж би бодов. Холмсын адал явдал юу болж явдарсныг мдээгүй цагт би дуг хийж чадахгүй байсан тул хүлээж байгаарай гэж түүний хүсдэгч илүү зүйл байж. Холмс 9 цагт гарсан хизээ эргэж ирэхийг бүүн мэд. Би дэмийл хоолныхоо өрөөнд гүлрэн сууж сэтгүүлийн хуудас эргүүлсэн болж байв. 10 цаг болж зарц үсгүй унтахаар яваа бололтой. 11 цаг боллоо. Манай гэрийн эзэн авгаа амархаар явав. 12 цаг болоход доод давхрын үүдний цоож онгойлгож байгаа огцом чимээ гарав. Шерлокийн зорисон ажил бүтэмж муутай болсон нь илэрхий байв. Түүний царайд инээд гомдол хоёр харшилдан байснаа инээдэн дийлж Шерлок их хэлэг хөгжөөнтэй тажигнтал инээд алдаад. Энэ тухай Скотланд Ярдын найзууд л бүү сонсоосоо билээ. Бусдан ч өнгөрч гэж дуу алдаад бүйдэн сандалд унахалдан сууж. Тэд нэг ч мөн олон удаад өнгөсөнд үүнийг зүгээр өнгөрөөнө гэдэг хол байна. Харин би бол өөрийгөө шоолж болно. Яагаад гэвэл би эцэст даагаа нэхэж чадах нь дамжиггүй юм чи. Юу лав Шерлок. Ганц сайн жадууллаа да. Энж таажгүй хэрэг. Ийм юм боллоо шүү. Нөгөө жавганц чинь жаахан явж байгаад хөлн өвдөд бүр доголж эхэлдэг юм байна. Тэгж байснаа бүр явж чадгаа болоод хажуугаар өнгөрсөн морин тэрэг дуудлаа. Би аль болохоор ойртож хөдчид ямар хаяг хэлхийг сонсох гэж хичээсэн юм. Тэгхийн хэрэггүй байсан юм санаж. Өнөөх чинь Duncan Street 13 гэж гудамжаар нэг хашгирдаг бай шүү. Ов мэх биш гэж үдэл гэж бодсон. Чавганцыг дэргэнд орохтой энэ зэрэг тэрэгний ард талд нь алдаад авлаа. Энэ аргыг мөрдөг чум болгон эзэмших ёстой. Ганц ч зогсолтгүй адруулсаар яваад Duncan Street түрээд очлоо. Би тэнд арай хүрээгүй явхад үсэрч буучгаад явган хүний зам даган аажуухан алхсан. Хөтөж зорисон газар очиод үсэрч буугаад тэрэгнийхээ хаалгыг онгойлгосон ч харин хоосон байдаг байгаа. Намайг хурж очиход мань хөтөж бохимдон уурлаж тэмээл зорчигч хайж байсан юм. Тэгж сайхан найруулан хараал урсгаж байхыг би ерөөсөө үзээгүй юм билээ. Эмгэн ор сурггүй алгуулж ингээд хөтөж гаргоосоо оцорхон тэр. Нөгөө 13 дугаар байшиндаа очиж асуужлаа боллаа. Эзэн нь цаасаар хан дуруу доторлдог Кисюк гэдэг сайхан томоо тэр байлаа. Сойер Денис гэдэг улсын тухай дуулсан сонсон нэгчүн байсангүй.
Тэр салгалсан хөгшин жавганц морин тэрэгний явдал донд үсрээд буухад хөтөж тойрыг хэн мэдэг болж гэнэ гэж би гайхан асуув. Чөөтгөр алгад ямар илэн зэгнийхэн жавганц байх вэ? Хэмээн хоолмос уурсаж. Та бид хоёр л ганц сайн дөнгүүлж яваад чавганц олж хоцорсон байхгүй юу? Тэр зөлөгчин маш сэргэлэн. Хосгүй сайн жүжиглэж чаддаг залуу ир байж. Нүүр царайгаа гарамгаа хувиргасан байж л дээ. Хойноосоо дагаж байхыг мэдчихэд надаас мултрах гэж тийм арга зохиосон байна. Ингээд бодохоор бидний ирж хайж байгаа хүн миний бодсон шиг ганц сар биш. Харин түүний төлөө юунаас ч эс буцах тийм найз нөхөдтэй хүн байх нь. За доктор та үнэхээр их ядарсан байна. Явж унтахыг боддоо гэлээ. Би үнэхээр их ядарсан тул хоолмосын үгэнд урайлгахан орж унтахаар гарсан. Хоолмос галан сөмөлзөн унтарч байгаа задгаа зуухны дэргэд тухлан сууж хоцорсон юм. Түүний хийл өгжмийн гунигтай намдуухан аялгуу сонсогцоор л байлаа. Ямар ч байсан учрыг олж илрүүлэхээр зорьсон нөгөө нууцлаг хэргийн тухай эрг цүүлэн бясалгаж суугаа гэдгийг нь би мэдэж байсан билээ. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.